Залуус бид хүсэл мөрөөдөл болон зорилготой амьдарч түүнийхэн төлөө зогсолтгүй тэмцдэг байх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл бидний хүрэх газар болдог бол харин зорилго бидний түүнд хүргэх шат болж өгдөг юм а. Хүн бүхний мөрөөдөл агуу байх албагүй. Хамгийн энгийн зүйлээс мөрөөдөл эхэлдэг. Хинч гэсэн хүсэж мөрөөдөж чадна. Гэхдээ тэр мөрөөдлөө зүгээр л нэг хийсвэр мөрөөдөл болох уу? Эсвэл амжилт болох уу гэдг нь зөвхөн танаас шалтгаална. Шоугийн нэвтрүүлгийн зөв өнцөг өнөөдөр хүсэл мөрөөдлөө амжилт болгож яваа хоёр дуучинтай уулзаж ярилцах гэж байна. Тэгэхээр манай шоугийн нэвтрүүлгийн зөв өнцөг маань үргэлжилж байна. Тэгээд бид одоо дуучин Ана олон очмаатай ингээд уулзаад байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? За тэгэхээр ойрдын уран бүтээл сайхан юу байцгаана? Тэгээд боломжтой завтай цагаараа дуугч мө оролдоол явж байна. Тийм. Яг нэг жоо идэвхтэй байсан цаг маань арай багассан л байна. Одоогоор нэг амьдралын нэг үеуд байдаг шүү дээ. Одоо би төгсөх маань ойртож байгаа учраас ерөөхдөө минийх айгүй ер нь айгүй багассан байгаа. Гэтэ яг мэдээж дуртай юмдаа цаг зав гаргаад гаргаж иш гоё хийж байгаа. За тэгэхээр өнөөдрийн зөв өнцөг маань болохоор өсвөр залуучуудад яг одоо гэсэн ерөөхдөө одоо сэдвийн дагуу ярьж байгаа гэх юм уу. Тэгээд хамгийн гол нь яг одоо бидний мөрөөдөл болсон зүйл, мөрөөдөж байгаа зүйл ирээдүйн амьдралын маань зорилго тий бидний ирээдүйд нэг түвшинд аваачих тий тийм зүйл болдог. Гэхдээ хэрвээ хүн мөрөөдлийг зөвхөн мөрөөдөл чигээр л өгөхгүй л мөрөөдлөөрөө л үлдэнэ. Өөр юу ч хэлэхгүй. Харин мөрөөдлийг амжилт хэрхэн яаж амжилт болгоо гэдэг дээр одоо та хэд маань одоо үеийнхэн залуучуудад болон өсвөр залуучуудад ер нь одоо нууц зэт юм бол нууцаасаа хуваалцаад байхгүй бол нэг заа ингээл явцсан ингээд нэг тэр талаасаа жоохон ярина уу? 5 жилийн өмнө очмоо. За болоо бүр 10 жилийн өмнө очмоо. Тэгээ өнөөдөр очмоо гэх юм бол мөрөөдөл маань шал өөр байгаа л да харж байгаа өнцг мөн ч гэсэн шал өөр болсон. Гэтэ яг энэ бүгд дотроо сүүлд нь ч гэсэн одоо ч гэсэн яг бодож бас зогсож байгаа тэр зүйл маань гэх юм бол бүх нөхцөл байдлыг бий эргүүлэх хэрэгтэй. Бас боломжийг бүр ашиглах хэрэгтэй. Тэгээд энэ зүйл дээр бас маш чухал бодох хэрэгтэй юм зөвөр би тэгж боддог. Өөрийгөө голох нь ерөөс ямар шаардлага байхгүй. Мэдээж би хангалттай сайн хүчин тоглодог, хангалттай сайн дуулдаг хүн бол биш. Гэтэ би өөртөө байгаа зүйлийг л тухайн нөхцөл байдал боломж олгож ашиглаж чадах хэрэгтэй гэж би зөв өөртөө сурсан. Сайхан ирээдүг мөрөдөж чинь гэл айгүй гоё ингийн сонсож чинь гэдэг. Яг энэ нөгөө талаараа юу гэж байгаа вэхээр дэлхийд даяар би ингэж дуулаад явахыг хүсэж байна. Мөрөдөж байгаа маань. Тэгээ энэний төлөө мөрөдөж энэ зүйлийг мөрөөдөөд хүсэж байгаа зүйл маань одоо уртх зүйлсээ хийгээд тэр цаатыг хараад хийгээл явж чинь гэх юм уу. За тэгэхээр яг одоо мөрөөдлийн төлөө явж байгаа. Тэгэхээр мөрөөдлийн төлөө явж байгаа чинь мэдээж урд олон зүйлүүд байгаа. Миний урд байгаа зүйлүүд, чиний урд байгаа зүйлүүд, очмагийн урд байгаа зүйлүүд бүгдээрээ өөр. За тэгэхээр яг чиний урд яг юу вэ наа? Тэрийг яг яаж ямар аргаар давж гинэ? Миний урд юу вэ гэж ярив? Миний урд намайг хурцлах олон өрөөлүүд байна гэх юм уу те? Одоо ойлгож байна уу те? Одоо жишээлбэл би тэр газар би өөрийнхөө мөрөөдөлтөд хүрэхийн тулд би нэг ийм амар ийм далаацтай өнцгөөс ингэж нарийсах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэнд бол нэг харандаач үзүүрлэгдэж ингээ хурдшуутай болдог штеп. Яг тэрнтэй ижилхэн бигээс яг тийм байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэнд бол үзүүрлэгч ингээ багасгаад халилдаг штеп тий. Тэгээд тэгвэл амар олон нөхцөл байдлууд байна. Жишээлбэл миний дургүй хүмүүс байна, миний дургүй нөхцөл байдлууд байна, миний намайг унтраасан ч юм уу тий. Эсвэл миний урмыг хугалсан зүйлүүд байна. Тэр дунд итгэл найдвар байна надад. Намайг дэмжиж байгаа хүмүүс байна. Хайр байна. Өчмөнд өдөр тутмынхаа амьдралд буюу яг одоо өөртөө юг хамгийн ихээр сануулдаг вэ? Наач амар гоё асуулт яадаг байгаа. Яагаад тэгэхээр хүний оюун бодол дээр амар хэм болдог шүү дээ. Ер нь гол өмнө нь юу байна гэдгээс илүү чиний тарих дотор юу болж байна гэдэг чинь чи өмнө байгаа зүйлдээ ямар хариу үзүүлэх вэ гэдэг зүйлийг л яг гаргаж ирдэг шүү дээ. Тийм болохоор өдөр болгон би өөртөө санаалдаг зүйл нь чи чаднаа гэж хэлдэг. Нэгдүгээр хоёрдугаар нөхцөл байдал өмнө тулгарсан тэр түрүүн асуулт байсан шүү дээ. Юу байна юм чинь гээд өмнө байгаа сайн муу бүх зүйлсүүд дээр би ямар хариулт гаргах вэ гэдгийг эрүүлэр дүгнэх.
Би өдөр алга өөртөө би ганцаараа биш гэдгийг сануулдаг. Би бас онцгой гэдгийг сануулдаг. Тэгээд энэ ертөнцийн дээр миний хийхийг хүсэж байгаа зүйлс маань миний хийж чадах зүйлүүд ээ гэдгийг сануулдаг. За тэгэхээр яг одоо чам зайлшгүй хэрэгтэй. Энэ зүйлийг бүр сурхаас ч өөр ямар ч арга байхгүй. Тийм зүйл юу вэ? Төвчээр байна. Энийг бүр жил ирэх тусам миний одоо энэ нөгөө одоо миний бие махбод нь шүү дээ ингээ үхэн шүү дээ би. Тэр үхэх хүртлээр би төвчээрийг одоо яг тэр хэмжээгээр одоо төгс тэр яг үхэх үед магадгүй одоо энэ төвчээр гэдэг зүйл дуусах бах. Одоо төвчээрийг сурж дуусах бах гэж би бодоод байгаа. Тэгэхээр энэ амьдрал дээр өөртөө нэг сурж болох зүйл бол төвчээр байгаа миний хувьд. Тэгээ бүх нөхцөл байдал талархах, сэтгэл хангалуун байх. Өнөөдөр надад ямар нэг юм байгаа бол тэрэндээ талархах нь, байхгүй бол талархах нь. Гэр байгаа гэр бүлийнхаа хүмүүстэй сэтгэл хангалуун байна. Магадгүй аавч аригчин тийм байсан байлаа ч гэсэндээ аавч амьдна гэдэг бол энэ талархах, сэтгэл хангалуун байх хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл аавгүй өссөн зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрний хажууд би сэтгэл хангалуун байгаа зүйлсээ талархаж байх юм бол харах үнцэг маань бас арай байх болов. За тэгэхээр яг одоо хамгийн ихээр айж байгаа зүйл юу вэ? Юуг алхахаас айж байна ялангуяа. Ирээдүйн төлөө ингэж нөгөө бүр найдваргүй болчихгүй дээ гэж тэрнээс амар байдаг. Жишээлбэл яг гэвэл ирээдүйн төлөө хүн ирээдүй гэж байгаа шүү. Би энэ зүйлийг хийж чадна гэж харж байгаад ирээдүйд ямар ч нөгөө ирээдүйд итгэх итгэлгүй болчихвол гэсэн үг л дээ. Тэгэх юм бол миний хувьд амар хоосон. Яг гэвэл тийм бодолтойгоор тийм харж байгаа өнцгтэйгээр тэр зүйл рүү алхна гэдэг бол тэр бүр амар. Энээс айж байгаа юм байна. За тэгвэл одоо энэ айцаа давахын тулд жишээлбэл ирээдүгөө итгэлтэйгээр харахын тулд чиний хувьд яг юу хийж байна? Ирээд өнөөдрөөс эхэлдэг шүү дээ. Тийм болохоор зүгээр өнөөдөр бүх цагийг үр дүнтэй. Цагийн менежмент гэх юм уу? Тэгээд тэгэх юм бол дараа нь би дотроо би ингэж хийж чадж байгаа шүү гэд би одоо жишээлбэл ном биччихлээ гэхэд ерөнхийн нэг агуулга харчиж байгаа шүү дээ. Би ирээдүйд тийм зүйлд хүрсэн байна. Энэ ном дуусахад миний ном ерөнхийн агуулга нэг юм байна. Тэгвэл би энэ бүлэг дээр ингэж явж байгаа. Тэгвэл энэ бүлгийнхаа энэ хуудсыг өнөөдөр ийм байдлаар бичнэ гэх. Тиймэрхүү байдлаар харах юм бол яг нөгөө ирээдүйн төлөө яг ингэж санаа зовхгүйгээр ягаад гэвэл би ямар ном бичиж байгаагаа мэдчихэж байгаа шүү дээ. За үнийг хэлэхэд би яг сайн хэлж мэдэхгүй байна. За би хайртай хүмүүсээ алдахаас айж байна. Энэ ингийн юм байна та. Тийм гэхдээ би айж байна. Яагаад тэгэхээр би тэр хүмүүс би хийж өгмөр байгаа юм надаа хүсэл маань байгаа учраас тэр юм маань гүйцэлдэхгүй өнгөрчихөөс ер нь бол би их хайж байна. Хайртай хүнээ алдна гэхээр за яг хамгийн том мэдээж алдах зүйл бол мэдээж бүхэл хацал байж болно. Энийг бол бид нэгдүгээр зохицуулахгүй. Гэхдээ хайртай хүмүүстэй өөрийнхөө хайрыг хэрхэн яаж илэрхийлж байна? Наа чи энэ бол зүгээр л нэг хайртай хүндээ хайраа илэрхийлнэ гэсэн нэг амьдралаас тусдаа юм биш байлгаж байна гэсэн. Одоо хайртай хүндээ хайраа илэрхийлэхийн тулд би амьдралынхаа нэг хэсгээс нэг цагийг ингээд тусдаа бэлдээл яг нэг уурал нэг газар суугаал ингээд би ч юм хайртай шүү гэж юм дээ. Тихгүй байх гэсэн. Энийг би нөө амьдрал дотроо оруулж байгаа гэсэн. Өглөө бослоо аав ээж хайртай шүү гэд өмсөд бабаа гарах ч юм уу те. Амир энгийн юмнуудаар байнга илэрхийлэхийг хичээж байгаа гэсэн. Ингэх тусмаа надад зүгээр яг бодогдож байгаа зүйл нь яг тэр өөрийнхөө дотор байгаа хайрыг илэрхийлж байгаа гэх юм уу боломжтой зүйлсүүдэд тэд нарт хийж өгч ин халамж тавих ч юм уу тий мэдээж би ч бас төгс хүн биш учраас заримдаа буруу зүйл хийн буруу зүйлдээ уучлалтгүй байх ч юм уу тиймэрхүү байдлаар хүн чинь нөгөө бууж өгнө гэдэг маань яг эргүүлээд нөгөө тухайн хүнийг хүндэлж байгаа хайрлаж байгаа юм шинжтэй тэгээд нөгөө нэг амар том юм гэж бодохгүйгээр би амьдралынхаа ерөөсөө амьдралтайгаа нөгөө холбоод яг амьдралын маань өдөр тутмын хийдэг юмын нэг маань л ерөөсөө энэс хизээж энэ салгахдахгүй гэсэн үг л дээ. За тэгэхээр мэдээж олон хүмүүс бол мэднэ. Сайн дуулдгийг чи мэднэ. Та хоёулаа сайн дуулдаг, хоёулаа сайн гитар дуулдаг чи олон хүмүүс мэднэ. Энэс өөр юу хамгийн сайнэр хийж чаддаг? Инээж чадна уу? Яачмаа. Өдөрт хамгийн сайнэр асуусан. Тэгээд инээж бол ер нь чадна гэдэг. Миний яг ингээд бусад өөр анзаарч харсан юм аа. Сайн хийдэг жилгүүгтэй хийгээд хичээдэг зүйл нь. Нөгөө хүн болгоныг байгаа зан чанараар нь яг тэр хэвээр нь
энэ хүн юм байна гэж хүлээж авч чаддаг. Жишээлбэл зарим нэг хүмүүс энэ яагаад тэгчихэж байгаа өстой хөөх ямар балиараа ингээл гэдэг шүү дээ. Би болохоор айл болох нь өөртөө тийм сэтгэл төрүүлэхгүйгээр энэ хүний онцлог зан чанар нь угаасаа ийм л хүн. Тэгэхээр би хүнтэй ийм өнцгөөс л хүлээж авч ингэж харилцах юм байна гэж амар. Гэтэл мэдээж нөгөө ингээл тэр хүн яагаад ингэж харилцаж байгаа юм бол яагаад ингэж байгаа юм бол гэж амар хэцүү болох юм байдаг л байна мэдээж байна. Гэтэ тэр болгон дээр нөгөө юу гэдэг нь тэгж гомдох хугацаагаа амар богинохоо. Одоо юу гэдэг нь. За бодол за яг очимаа тийм л хүн юм байна. За тийм байна. Сайн уу. Тэгээ нөгөө хоёр нур гаргаж байгаа юм шүү дээ. Би нөгөө яг чи сэтгэлээс гэж харилцдаг байхгүй. Очмоос нэг басамар санагч та. Яг чиний хувьд болохоор нөхцөл байдлыг хүмүүсийг ялангуяа байгаагаар л ойлгодог, харьцдаг, ханддаг гэж байна. Босоод хүмүүс чамтай хэрхэн ханддаг? Тэд нар бол тэр хүмүүсийн асуудал шүү дээ. Нэг талаасаа тий. Тэр хүмүүсийн дотор намайг үзээд яддаг зүйл байлаа гэж бодъё л та. Гэтэ энэ бол тэр хүмүүсийн асуудал. Харин тэр хүмүүст яаж хандж байна гэдэг нь миний асуудал болж байгаа. Тэгээд нөгөө ялангуяа ингэж хүмүүс монголчууд нэг юм хүмүүсийг ингэж хүн болгон юм нэг уу юм шиг байна. Одоо өндөгч юм уу? Одоо ингээд битээр ингээд коверуудаар бичсэн комментууд бол бүр үнэхээр гайхамшигтай. Окей. Тэгээд тиймэрхүү юм дээрээс жишээлбэл харж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ийм юм байна. Тэр зүйлийг яаж хүлээж авах нь миний асуудал. Тийм болохоор хүмүүс намайг юу гэж бодож байна гэдг нь би хэм бэ гэдгийг хизээч тодорхойлохгүй шин. Харин би өөрийгөө хэм гэж бодож байна вэ гэдэг чинь л намайг тодорхойлох. Миний хувьд болохоор хоёрыг дүгнэхтэй мөрөөдлийнхээ араас явж чадсан хүсэл зорилго. Тийм явж байгаа. Гэхдээ та хоёр бас нэг тодорхой хэмжээний нэг одоо цэгт хүрсэн. Тэ? Нэг цэгээс нэг шат агцсан, нэг дээшээ төвшөө агцсан. Энд аххийн тулд та хоёр яг юу хийвэ? Өшөө бусад залуучууд маань яг юу хийх ёстой юм болоо. Тэ? Энийг сайхан нөгөө Universe Space Song гэсэн маа штэ. Тэн дээр би нэг халт гүйлгээ би үзэхгүй л байгаа л да. Халт ингээ гүйлгэсэн чи яг зүгээр ариунаар шүүж байгаа гэдэг ариунаа гэсэн яг ингээ ярьж байгаа хэсэг басах. Тэгээ би ингээ халт ингээ өнгөрөх гэсэн чинь өөр суг руу тавих гэсэн чинь тэгэж ярьсан байхгүй. Нэг хүүхдэд хэлж байгаа зөвлөгөө гэж байгаа. Намайг амар олон хүн чи дуулж чаддгүй, чи ерөн дуулж чаддгүй, дуулахаа боль гэж надад маш олон хүн хэлсэн. Гэтэ би тэр зүйлүүдийг хойш нь тавиад тэгээд би тодорхой хэмжээгээр энэ урлагийн салбарт өнөөдрийн байр суурин дээр ингээ хүрсэн байгаамаа. Тэгэхээр чамайг зөндөө олон хүн тэгэж хэлсэн ч бай, юу гэж хэлж байгаа чамаагүй бити бууж өгөөрэй гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр миний хувьд юм бол яг нөгөө тэрийг бодохдоо нэрээ тийштэй яг өнөө тий би мангар олон удаа маш олон удаа би жишээлбэл би хангалттай сайн дуулдаг, хангалттай сайн гитар тоглодгоо тий тэгэнгүүтээ би ингээ үрчээдэг гээл тий дотроо тэгэл ингээл за тэгэл нөө өөрхөн гадаад үзмжин дээр санаа зовхтэй ингээл намаа хүмүүс машин мөргүүлсэн мөтер гээл нүүр мөр юм тэгж хэлж байгаа тохиолдож гэсэн байдаг байхгүй. Гэтэ тэр зүйлүүдийг би сонсоод унах биш тий харин ч буужгүйгээр урагшаа явах хэрэгтэй юм шиг байна. Одоо хүртэл би хийж байгаа зүйл нь тэр. Өнөөдөр юу гэдэг тодорхой хэмжээгээр чиний хэлбэр нэг тодорхой нэг зэгт хүрсэн байлаа гэхэд би тэгвэл дараагийн зэгт очихын тулд би юу хийх ёстой вэ? Өнгөрснийг мартаад би өмнөх зүйлс рүү явах хэрэгтэй те. Ямар амжилтанд хүрсэн яасан байсан хамаагүй. Ингээд хандах биш. Буужгүйгээр урагшаа л явах хэрэгтэй юм шиг байна. Яг нөхцөл байдлаасаа үйлчлэлээ те. Одоо эерэг байхыг л уриалмаар байна. Зүгээр яг мэдээж шүүмжлэл хэрэгтэй. Би шүүмжлэлийг эерэг байхыг уриалж байгаа маань шүүмжлэлийг үүсгэж байгаа юм ерөөсөө биш. Гэхдээ урамшуулал бас одоо юм нэг бид нар нөгөө одоо би нэг жишээ хэлчихвэл арай сайхан ойлгох. Хүн өдөрт 10 юм хийгээд 10 юм хийх хэрэгтэй байлаа гэж бодъё л да. Тэгээ 10 юмныхаа 9-ийг хийчихэд хамгийн сүүлчийнхаа өдрийн хамгийн сүүлчийн цагт нэг буруу юм одоо ч юм нэг муу юм ч юм уу хин нэг над руу нэг жоохон мяа юм хэллээ гэхэд ерөөсөө тэр 9 сайн хийсэн юм ерөөсөө орхиол 19 юм ганцхан хийсэн тэр одоо би болсон муу зүйлээ ингээ бараг 9 удаа үржүүлээд 10 удаа үржүүлээд ингээд тэрийгээ бодоод ингээд стресстэй юм байна л да. Тэгэхээр нөгөө негатив юм гэдэг маань нэг талаараа нөгөө тийм амар нөлөөтэй биднэрт олон сайн зүйлсүүдийг маань нөгөө муу болгож хүргэж байгаа байхгүй. Тийм болохоор зүгээр уриалмаар залуучуудаа хэрвээ чиний найз байгаа бол хэрвээ чиний таньдаг хүн мэддэг хүн байгаа бол магадгүй тэг хин нэг чиний нүдээр харахад жоохон ингээ гундуухан явж байгаа ч юм уу тиймэрхүү бол хүн хоосон савтаа байдаг гэж би нэг Habit to Disc гэдэг номоос уншиж ирсэн. Хүн болон хоосон савтаа байдаг гинэ. Тэр нь дүүрэгдчихэж хүний нөгөө нэг чадвар яг 100% гардаг гинэ.
Тэгэхээр тэр юугаар дүүрэгддэг вэ гэхээр нөгөө урамшууллаар дүүрэгддэг нэ. Тэгээд тэр ерөөсөө нөгөө ганцхан өдрийн өнөөдөр амар урамшуул юуг аваад одоо чи бит хоёрыг өнөөдөр амарлаг маглаа штэ. Тийм тэр нь бит хоёр маргааш амар сайн тэр урмаар чинь сайн явна гэсэн утгатай үг биш. Өдөр болгоо нөгөө савн яг тэр хэмжээгээр хоосорж идэг. Яг нөгөө агаартай ажиллах, агаар дуустагтай ажиллах вакуум дотор. Тэгээд тийм учраас урайлмаар залуусаа гоё юмбыг харахтаа эерэг хараарай, сайн талыг хараарай. Одоо нөгөө хичнээн муу юм чи үсэж яа муухай юмаа гэж хэлжсэнээс чи үсээ ингэж суулчвал гоё юм байна гэдэг юм уу те. Энэ харах өнцөг нь өөр агааз. Одоо жишээлбэл хөх ингээд миний хумс амар хэртэй байна. Ямар муухай юм бэ гэж биш. Хумсаа угаач идэ амар гоо цэрхэн болчих штэ гэдэг ч юм уу те. Эми нөгөө харах өнцгөө арай нэг өөр болгочих юм бол магадгүй энэ нэргүүлээ нөгөө Монголын ирээдүй Монголын хөгжил бид нар чинь угаасаа монгол хүмүүс шүү дээ тийм учраас яг нөгөө монгол гэсэн хүн болгоны дотор зүрх сэтгэл байгаа. Тэгэхээр яг нөгөө сөрөг зүйлсийг харахаас илүү бүгдээр яг гоё эргийг харцгаая, эрэг зүйлсийг ярьцгаая, өдрийг эргээр харъя те. Тэр зүйлийг гоё Эргэлдээд болсон. Аха. Баярлалаа. Танаа цэгийн хамт олонд баярлалаа. Яагаад тэгэхээр залуучуудыг гоё дэмжиж агаад бид нарыг бас гоё нийнтэйгээ туршлагаа солилцоход бас тусалж агаад баярлалаа. Би бас танаа нэвтрүүлгийг үзчихсэн. Гоё хүмүүсийн гэрчлэлүүдийг, амьдралын түүхүүдийг бас сонсоод их урам авч ирсэн. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. Show me. Hold on to me as we go, as we roll down this unfamiliar road. It's always a good time. Good morning and good night. I wake up at twilight. It's gonna be alright. We don't even have to try. It's always a good time. It's always a good time.
Шоумен нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийхүү өндөрлж байна залуучуудаа. Өнөөдөр бид дуучин Ано болон очмаа нартай уулзаж ярилцлаа. Тэд бидэнтэй адил залуу хүмүүс. Залуу хүн хүсэл мөрөөдлийн хойноос тэмцүүл хаана юунд хүрж болдгийг харуулсан энгийн нэгэн жишээ. Ингээ залуучуудаа хүсэл мөрөөдлийн араас үргэлж тэмцэгчнэр байгаарэ гэж манай шоумен нэвтрүүлгийн зүгээс уриалж байгаа залуучуудаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. In you I put my trust, and though I walk through valleys low, I will fear no evil. Сонголт бас агшин. Бид нэг л сонголтоор бүгдийг алдаж болно. Эсвэл бүгдийг авч чадна. Есүс Христ бол зам, үнэн, амь юм. Here at your feet, I lay my past down, my wanderings, all my mistakes down, and I am free. Here at your feet, Замаар бид өдөр болгон ямар нэгэн зорилготойгоор явдаг. Зам биднийг хаа нэгэн газар аваачдаг. Зам бидний амьдралын салшгүй нэг хэсэг яах аргагүй мөн юм. Хэрвээ та энэ орчлын ертөнцийг бүтээсэн бүтээгч хэзэн рүү очихыг хүсвэл цорын ганц зам бол Есүс Христ гэдгийг санах хэрэгтэй. Jesus, Jesus, at your feet, oh to dwell and never leave.
бол мөнхийн хатганы шүүтрхэн байна. Харин би бол мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэрэл дээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ мөнхийн хатганы нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Энэ бол амьдрал. Түүний өмнө бүгд хүчин мөхөс. Өдөр бүр ялалт, ялагдал оршин. Түүнд бүх өнгө оршин байдаг. Хүмүүний амьдрал цөхрлөөр дүүрнэ. Түүнийг давах хүчийг олж авсан хүмүүсийн бодит түүхийг амьдралын өнгө нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүргэж байна. Та нэвтрүүлгээ Ням гарагийн 10 цаг 30 минутаас, давталтыг Бям гарагийн 23 цагаас тус хүлээн авч үзнэ үү. Амьдралын өнгө.